Сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе намайг Ука Төмөр гэдэг миний хүс хий хүр сувагт давтаа морилно. Өнөөдөр хүс хий хүр суваг бий болсны 3 жилийн өдөр. Одоогоос 3 жилийн өмнө яг энэ өдөр 4 сарын 21-нд би анхныхаа видеог хийж YouTube дээр байрлуулж байсан. Түүнээс хойш тасралтгүй хийсээр өнөөдрийн байдлаар 134 бичлэгтэй болж бичлэгүүдийг маань нийт 363,494 удаа үзсэн ба энэ тоо өдрөөс өдөрт нэмэгцээр байгаа билээ. Хүмүүс надад Ука би ч бас сурсан мэдснээ бусадтай ингэж хуваалцах юмсан гэж боддог. Гэхдээ яг яаж гэдгээ мэдэхгүй бас туршлага дутаад байна гэж хэлдэг. Сайн байцгаана найзуудаа, энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ука Төмөр гэдэг. Өнөөдрөөс эхлээд та бүхэнтэйгээ видео бичлэгээр харьцах болсондоо би маш их баяртай байна. Өглөө эрт босхын гайхамшиг гэдэг энэ бичлэг миний хамгийн анхны бичлэг байсан. Үүнийг хийх үед надад ямар ч туршлага байхгүй байсан. Надад камертай компьютер л байсан. Түүнийг л ашигласан гэж болно. Анхныхаа бичлэгийг YouTube дээр байрлуулчихад түүнийг өөрөө ч үзэж чадахгүй ичээд нэлээд хэд хоног байсныг би маш сайн санаж байна. Тэгээ хүмүүсийн комментиг уншихаас ч хүртэл имэж байсан. Тэр үе бодвол одоо бас нэлээд туршлагачжээ. Би энэ тал дээр мэргэжлийн биш болохоор сурахад их хугацаа шаардагдсан. Одоо болтол суралцсаар л байгаа. Сэдвээ сонгох, түүнийгээ найруулан бичих, зураг авалт, гэрэлтүүлэг, дуугаа тааруулах, бичснийгээ эвлүүлэх гэдэл асуудал их байсан ч бичлэг хийх явцдаа жижигээр суралцсаар ирсэн. Мэдээж 24 цагийн дотор амжилтанд хүрнэ гэж байхгүй болохоор хүссэн амжилтаа гаргахын тулд асар их хөдөлмөрлж, өвгөө зүтгэл хамгийн гол нь тууштай байх нь маш чухал гэдгийг би маш сайн ойлгож авсан. Мэдээж энэ хооронд асар их алдаа гаргасан гэдгийг бас нуухын аргагүй. Тиймээс өнөөдөр та амьдралдаа юу хийж бүтээмээр байна вэ? Түүнийгээ хийж эхлүүлэх хэрэгтэй. Туршлагатай болж байгаад, мэддэг болж байгаад хийн гэвэл тэр шиг худлаа юм байхгүй. Хийж эхэлснээр туршлагачдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Санаж яв. Хийж эхэлснээр туршлагасон. Мэдээж хийх явцад алдаа гарган түүнээсээ суралцсан, засаж залруулна, тэгээд улам сайжрах болно. Би яагаад анх бичлэг хийх болсон бэ гэвэл би хүмүүсийн амьдралд багч гэсэн тус хөргөж, хувь нэмрээ оруулах юмсан гэж боддог байсан. Тодорхойлбол хүн бүр өөртөө итгэж, хүсэл мөрөөдөлтөд итгэж, түүнийг бодит болгосоо гэж боддог байсан. Гэхдээ үүний тулд яг яах ёстой, юу хийх ёстой, юунаас эхлэх вэ? Юун дээр анхаарах вэ гэдгийг хүн бүр мэддэггүй. Би ч өөрөө мэддэггүй байсан. Харин өөрийгөө хөгжүүлж, олж мэдсэн мэдлэг миний амьдралд ямар чухал болохыг мэдээд үүнийгээ яг надтай адилхан мэдэхгүй байгаа тэр хүмүүст хүс хийх хүр сувгаараа дамжуулж 7 хоног бүр үнэгүй мэдээлэл өгөхөөс гадна эрч хүч, урам өгөх зорилготой ажиллаж эхэлсэн. Энэ өнгөрсөн 3 жилийн турш та бүхтэйгээ 7 хоног бүр уулзаж хамтдаа амжилт өдөө явж байгаадаа үнэхээр баяртай байна. Мэдээж та бүгдийн минь оролцсон асар их энэ бүх хугацаанд надад захидал ирүүлж, санаа бодлоо хуваалцаж, үнэтэй шүүмжлэл өгч, сэтгэлдээ үлдээсэн хүн бүрт дахин баярлалаа. Тэгэхээр өнөөдөр танаас өсөх хүсэлт байна. Хүс хий хүр суваг таны амьдралд ямар ач холбогдол өгсөн бэ? Хүс хий хүр сувгийг үздэг болсноос хойш танд болон таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ гэдэг тухай надтай хуваалцахыг би чин сэтгэлээсээ хүсэж байна. Сэтгэлдээ та энэ бичлэгийн доор үлдээгээрэй. Сэтгэлдээ үлдээсэн хүн бүрийг суглаанд оруулж, хожсон хүнд амжилтын тарин ном өгөх болно. Суглааны хонжигрыг 14 оны 5 сарын 5-нд хүс хий хүр сувгаараа тодруулах болно. Та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн 7 хоногт дахин уулзцгаая. Хүс хий хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Ука.